Шорнот аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын хаан улс сургуулийн бяцхан жиргээчд багш нарын мэргэжлийн бүлгийн 1-р улиралд хийсэн ажлын тайланг танилцуулж байна. За тайлангийн агуулга маань танилцуулга, зорилт 1, 2, 3, 4, за дүгнэлт гэсэн бүтцтэй байгаа. Манай мэргэжлийн хөгжлийн бүлгийн ахлагчаар бол бага ангийн багш Жесовда. За гишүүдээр бол дараах 8 багш нар бол хамрагдаж байна. За бидний зорилго бол хүүхэд бүрийн унших бичих чадварыг цахим хэрэглэгдэхүүнээр дэмжин хөгжүүлэх бол зорилготой. За үүндээ хүрэхийн тулд бол хүүхэд бүр унших бичих чадварынхаа ахиц амжилтыг нэмэгдүүлнэ гэсэн үр дүнгээ авсан. За мэргэжлийн багш нарын бүлгийн жилийн төлөвлөгөөгөө бол бид нар багаараа хамтарч сургуулийнхаа ураа, сургуулийн зорилго, за үйл ажиллагааныхаа зорилготой бол уялдуулж 1-р төлөв сурагчдын уншиж ойлгох чадварыг цахим хэрэглэгдэхүүнээр дэмжих чиглэлээр, за 2-дугаарт нь багш нарын хөгжлийг дэмжих чиглэлээр, 3-дугаарт нь эцэгхийн хөгжлийг дэмжих чиглэлээр гэсэн 3 чиглэлийн хүрээнд нийт 12 ажлыг бол төлөвлөсөн. Энэ хүрээндээ болохоор 1-р улирал бид нар 1-2 дугаар ангид Марчахаа аав, Бамбуула аапыг бол сургалтанда ашигласан. За эндээс бол 1-р ангийн сурагчдынхаа хичээлд оролцох, сурах сэдлийг нь маш их төрүүлж баттгал хичээлд ашигласан үр дүнтэй байсан. За мөн спидер аапыг бол 4-5 дугаар ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэхэд бол ашигласан. Унших чадвар дахиц гарч байгаа нь бол хөндлөнгийн үнэлгээнээр харагдаж байна. Нийт 114 сурагч бол хамрагдсан байгаа. Марчахаа аапын хүрээнд бол сурагчдын сурах идэх оролцоог нэмэгдүүлэх, хэл яриаг хөгжүүлэх зорилгоор нэмэлт цахим хичээлийг үзүүлж танилцуулсан байгаа. За бидний хичээл цахим үйл ажиллагааны хүрээнд бол монгол хэл, төрчлөг урлаг технологийн хичээлд эцэг эхчүүдийг суулгаж цахимаар сурагчдыг хөгжүүлэх аапыг үзүүлж танилцуулсан. За сонирхолтой хичээлийг бол 10 удаа зохион байгуулсан байна. Ангийн хүрээнд бол Let's Read цахим уншлагыг бол зурагт ном унших аянд сурагчид идэвхтэй оролцож хүүхдүүд номоо маш сонирхолтойгоор уншиж ангийнхаа группт байршуулсан. За өдөр бүр шинэ их мөн өөрийн сонирхолтой сэдвүүдэд уншиж уншлага ахиулахад чухал нөлөө үзүүлж байна гэж харж байна. 5 дугаар ангийнхан бол уншлагыг тогтмол зохион байгуулж ангийнхаа группт байршуулж явж байна. Мөн өглөөний уншлагад бол аймгийн хэмжээний бага боловсролын өглөөний уншлагад бол 1-5 дугаар ангууд бүгд нэгдэж бас уншлага илгээж байгаа. Багш нарын хөгжлийг дэмжих чиглэлээр бол Flickr аапыг, Wordwall аапыг хичээл сургалтанд ашиглан цахим ур чадварыг хөгжүүлэн хэрэглэж байна. За багш нар дээрх аапуудыг сургалтыг хэрэглэн сургалтаа зохион байгуулсан. За багш нарын заах арга зүйн цахим ур чадварыг хөгжүүлсэн. За ур чадвар 2025 уралдаанд оролцсон багш нар эдгээр аапуудыг хичээл сургалтанд ашиглаж хичээлийн өмнөх мэдлэг болон дүгнэлт хэсэгтээ хэрэгэлсэн үр дүнтэй байсан. За ур чадвар уралдаанд математик, хүн ба байгаль хичээлд ашигласан бүсийн уралдаанд амжилттай оролцож байна. За эдгээр сургалтуудыг нийт 23 багшд хамрагдсан байгаа. За тэгээд хэрхэн ашиглах, за хичээлдээ үр дүнтэй хэрэглэх талаас арга зүйн зөвлөгөөг өгж явж байна. За тулгымцсан асуудал цаашид анхаарах зүйлдер сурагчид гэртээ аапыг ашиглахдаа дата асуудалтай байгаа учраас бас бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна. За эцэг эхчүүдийн бас цахим хэрэглээ, гар утасны мэдлэг тааруулгаас бас тулгымцсан асуудлууд бидэнд тулгарч байна.